Сайн байна уу? Эмуи студиогоос ирж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар хангалттай анги бүрдсэн байж байгаа. Өнөөдрийн сэдв болохоор цаг бол алт. Та санал нэгтгэв үү? За та энэ тал дээр юу гэж бодож байна? Та цагийг хэрхэн бодож үнэлдэг вэ? Цаг бол таны хувьд юу вэ? Та цагийг алт гэж үздэг үү? Та цагийг мөнгө гэж үздэг үү? Та бас цагийг баялаг гэж үздэг үү? За цаг бол баялаг гэдэг дээр олон төрлийн баялагууд байдаг. Бид нар энэ хамгийн нийтлэг ойрын жишээ гэх юм бол оюутлахаа болон тавантлахаа байна. Энэ бол газрын доорх, газрын хөвлөд орох, хөвлийн баялаг байгаа. За энэ хөвлийн баялагын талаар манайхан маш ихээр бодож ярьж төлөвлөж байдаг. Их хүмүүсийн санаа оноо анхаарал тийшээ чиглэж байдаг. Учир нь тэнд баялаг байгаа учраас түүнийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдг нь хүн болгоны анхаарлын төвд байна. Мөн түүнийг аль болохоор үр ашигтай өнгөрүүлэхийг, үр ашигтай зарцуулахыг бодож байгаа. Ямар нэг байдлаар өрн таран хийчихгүй юмсан гэж бодож байгаа зүйл байж байгаа. За үүнтэй адилхан цаг бол бас мөн баялагын нэг хэлбэр юм аа. Бүр хэлбэртэй бол баялагын дээд хэлбэр гэж би бодож байгаа. Яагаад тэгж бодож байгаа гэдэг тал дээр тантай санал бодлоо хуваалцъя. Хэрвээ таны санал бодол минийхээс зөрүүтэй ч юм уу те ямар нэг өөр байх юм бол та өөрийн саналаа комент хэсэгт үлдээгээрэй. Бидэнд өөртөө олгогдсон энэ цаг маань ердөө бидний мэдлэлд байдаг. 100% бидний мэдлэлд байж байдаг. Бид нар цагаа хэрхэн яаж зарцуулах вэ гэдг нь болохоор хувь хүний өөрийнх нь мэдлэлд байж байдаг. Хөндлөгийн хүн санд бололоо ч гэсэн тухайн цагаа тухайн хүн хэрхэн яаж өнгөрүүлэх нь бол тэр хүний 100% эрх мэдлийн дор байж байдаг. Тэгэхээр бүхэл хяналт нь бол тухайн хүнд нь бол байж байдаг. Тийм баялаг гэсэн. Харин газрын доорх, хөвлөд орох энэ баялаг гэдэг нь болохоор олон нийтийн өмч байдаг утгаараа үүнд бол бид өөрсдийн гэсэн санаа оноогоо нэмэрлэх боловч зарцуулах, хүслээрээ зориултыг бий болгох тийм эрх мэдэл байдаггүй, хязгаарлагдмал байдаг. Нөгөө талаасаа энэ газрын дээрх болон газрын доорх баялагууд нь болохоор хэрэглэгдэх тэр цар хүрээ хязгаарлагдмал байж байдаг. Жишээ нь газрын дээрх баялаг буюу хоол, хүнс тэжээлийн хүнсний ногоо гэх мэт хоол, хүнс тэжээлийн зүйлсүүд байж гин. Мөн бидний эд тэжээлийн хангадаг зүйл байж гин. Эдгээрийг бодгоо бид нар хоол, хүнсний хэлбэрээр бол ашигладаг. Байхад газрын доорх хэвлийг болохоор үйлдвэрийн зориулж олборлж байдаг. За мэдээж эдгээрийг болохоор бид нар мөнгө хэлбэрт оруулаад бусад зүйлсүүдийг авах боломжтой болно. За тэгэхээр мөнгө гэдэг нь болохоор эдгээр баялаг хэлбэрээр оршиж байгаа зүйлсүүдээс илүү хүчтэй байдаг. Ийм учраас бид нар бол мөнгийг бол хамгийн дээд баялаг юм болов алт мөнгийг бол илүү дээд хэлбэр юм болов гэж боддог. Яг л бид нар мөнгийг төлөөд тодорхой хэмжээний зүйлийг бол олж аавна. Мөнгийг төлөөд өөр ямар нэг зүйлийг авах боломжтой, таалалд нийцсэн зүйлийг авах боломжтой гэх мэт тиймэрхүү байдлаар бол зарцуулж байгаа. Олон нэр төрлийн зүйлийг бол мөнгөөр сольж авч болдог. За энэ ч утгаараа цагийг үнэлээд үнэхээр үн цэнтэй юм байна гэдгийг мэддэг учраас цагийг бол алт болон мөнгөтэй бол зөвлөж яадаг. Цаг бол алт, цаг бол мөнгө гэх мэт маягаар бол үнэлж яадаг. За энэ болохоор бас нэг тал юм бол ортой зүйл. Цаг бол үнэхээр үн цэнтэй нэг талаасаа мөнгийг бид нар олон зүйл зарцуулдагтай адилхан цагийг бид нар бас мөн олон зүйлд бол зарцуулдаг. Энэ чанараар бас мөнгөтэй бас адилхан байдаг. Жишээ нь одоо та бүхэн бид нар бол төсөөлөд үзэлтэй та өөрт байгаа энэ баялаг болох цаг заваа зарцуулаад ажил хөдөлмөр эрхэлж болно. Энэ эрхэлсэн ажлаасаа бид нар бол санхүүгийн өөрөө бол хангагдчих байдаг. Мөн давхар нийгмийн хэрэгцээнд үйлчилж яадаг, бусдад тусалж байдаг. Мөн та цаг заваа зориулж ээж бусдыг бол хайрладаг, тусгайлан цаг зав гаргаж ээж баярлах, наадах цаг мөчийг бол олж авч яадаг. Тэгэхээр цаг гэдэг бол мөнгөтэй адилхан олон зүйлээр сольж болох боломжтой юм зүйл. За гэхдээ нэг ташаа зүйл ойлголт юу байдгүй гэхээр бид нөргийг илүү эрхэмлэх хандлагатай байдаг цагаас илүү цагаа хамаагүй өрдөг. Яг үнэндээ ингээ харах юм бол мөнгнөөс илүү цаг маань маш үн цэнтэй дээд хэлбэр нь бол биднэрт байдаг бол ганц баялаг байгаа. Мөнгө гэдэг бол шахагддаг бас зүйл тодорхой хэмжээний тоо хэмжээтэй утгатай байж байгаа. Тэднийг бид нэр зарцуулаад тэр баланстаа л санхүүгийнхаа баланстай л баригдаж амьдрна. За цаг мөн адилхан бас хүнд 24 цаг байдаг. Гэхдээ цагийг бид нар мөнгөөр худалдаж авах боломжгүй. Цагийг өнгөрсөн цагийг бол эргүүлэн олох боломжгүй байдаг бол мөнгийг бол олж болдог. Мөн мөнгөөр өөрийнхөө цаг хугацааг өөрт олгогдсон цаг хугацаагаа уртсах ямар нэгэн боломж байхгүй. Бид нар эдгээр зүйлсүүдийг авахдаа мөнгө төлдөг учраас
мөнгө нь илүү хүчтэй гэж бодоод байдаг. Гол зүйл нь болохоор хүний нэг зүйл байд. Хүн төрөлхтний нэг зүйл нь болохоор энэ нүдэнд харагддаг зүйлийг илүү бодит зүйл гэж үздэг. Яс үнэндээ бол бид нар цаг заваад зориулж ээж бид нар харин мөнгөийг чинь харин цагаараа олдог. За мөн амьдны амьдралыг бүтээж байгуулахад хүртэл мөнгө биш харин цаг зарцуулагддаг. Мөрөөдлөө олж явахад цаг зарцуулагддаг, биелүүлэхэд цаг зарцуулагддаг. Амжилтыг олоход цаг байдаг, шаардлагатай байдаг. Амьдралын сайн сайхныг хүртэхэд хүртэл биднэрт цагийн хэрэгцээ зайлшгүй гарч ирдэг. Энэ утгаараа харах юм бол цаг бол мөнгнөөс хүчтэй. Ингээд харах юм бол цаг бол үнэхээр баялагын дээд хэлбэрээ гэж харж байгаа. Мөн дээрээс нь бол бид нар энэ цагийг өөрсдийнхөө сонирхлоороо, өөрсдийнхөө хүслээрээ зарцуулах бүрэн боломжтой байна. Тухайн цагаа бид нар юунд зарцуулах уу гэдэг нь бид нар өөрсдийн мэдлэг байх нь байна. Эргүүлээд энэ цаг маань бидэнд маш их үн цэнийг эргүүлж төлөх боломжтой. Харин юунд бид нар энэ цагаа зарцуулах вэ гэдгээс шалтгаалаад тухайн цаг маань илүү их биднэрт өр өгөөж өгөх үгүй юу гэдэг нь бол тодорхойлогдож байдаг. Тэрнтэй адилхан мөнгөө бид нар юунд зарцуулж ийнэ гэдгээс шалтгаалаад бас өрхөө мөнгөө илүү өсөх үү гэж яригддаг адилхан юм зүйл байдаг. Цаг гэдэг нь болохоор бидний яг мэдэлд бол 100% байж байдаг. Баялагын дээд хэлбэр олон зүйлийг бол бид нар энэ цагаараа бол олж авах боломжтой. За тэгээд маш их амжилтанд хүрсэн хүмүүсийг бол бид нар хардаг. За тэгэхээр энэ хүн болгоны тэр амжилт болгоных нь ард нь бол маш их хэмжээний цаг бол байгаа. Тэр авьяасыг, тэр чадварыг, тэр санхүүг олохын тулд тэр хүнд цаг зарцуулсан учраас тийшээгээ цагийг оруулсан учраас тэр бүхэн тэр цагаараа сольж авсан тэр зүйлсүүдийг бидэнд нүдэрээ хараад энэ хүн мөнгөтэй байна, энэ хүн бизнестэй байна, энэ хүн амжилттай байна гэж хардаг. Яг үүндээ бол энэ амжилт, мөнгө, тэр бизнес одоо тэр бүхнийх нь ард нь юу байдаг вэ гэхээр тэр хүний тэр зүйлд оруулсан цаг хугацаа л байгаа. Зарцуулсан цаг хугацаа. Тэгэхээр энэ цаг бол баялаг юм аа гэдэг дээр та бүхэн санал нэгтгэв. За хэрэг нэг байгаа бол та маргаашаас ч юм уу бодож аваад 1-2 өдрөөр өөрийнхөө энэ цагийг хандах хандлага үзлээ арай нэг өөр байдлаар өөрчилж болохын хэрэг та цагийг мөнгө гэж үздэг бол цагийг харин баялаг гэж нэг харж үзвэл ямар вэ? Эсвэл цагийг дгүү бол надад байгаа ганц баялаг юм биш үү гэж үзээд хараад хандах хандлага чинь хэрхэн яаж өөрчлөгдөх нь вэ? Хэрэг та цагийг баялаг гэж харах юм бол таны амьдралын бусад талбаруудад ямар өөрчлөлт гарах нь вэ гэдэг талаар туршаад сонирхоод үзэж болох юм. Их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Дараагийн сэдвээр уулзъя. Дараагийн подкаст бол цаг бол үржигдэх баялаг юм аа гэсэн сэдвээр байх болно. За тэгээд бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа.